92 оноос хойш 2024 он хүртэл 100% биш шүү дээ. Ерөнхий сайд маань бас парламентын гишүүн биш байгаа. Тий, тэгэхээр нэг арай бага багтай. За, яг хуу зарчмын хувьд шүү. 76 гишүүнтэй парламент байхад буюу 92 оноос хойш 2024 он хүртэлх энэ 8 парламент бол 76 гишүүнтэй байсан тийм үү. За, энэ 76 гишүүн дээр одоо 3-1 сайд болчихоор үндсэндээ бол нөгөө парламент маань хууль тогтоох, дээрэс нь засгийн газарт хяналт тавих энэ чадамжаа алдаад байна гэдэг асуудал байсан. Би хоёр салгаж ярих гэдэг шүү. Энэ утгаараа нэг талдаа бол энэ парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлье гэдэг нь 126 ч ихтэй бүр 152 гэдэг санд орж ирсэн шүү дээ. Ингээд 126 болдог нь 50-аар нэмэгдүүлж байгаа нь зөвхөн ер нь бүх одоо засгийн газрын гишүүн одоо давхар дэлтэй буюу их хурлын гишүүнээс авсан ч гэсэн одоо оюутны засгийн газрууд бол 23 байсан, одоо 21 байна шүү дээ, тийм ээ. Энэ бол яаж юм гэхээр тэр нөгөө парламентын өөрийнх нь ингээд дарахын эрхэнд ч гэдэм үү, тэр одоо хууль тогтоох хяналт хэрэгжүүлэх, засгийн газарт хяналт тавих энэ функцэд нь бол сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг зорилгоор ингээд 126 болгоцсон. Нэг харин одоо бол хуулиараа бол ерөнхий сайд өөрийнхөө хүрээнд их хурлын гишүүн давхар сайдаар ажиллаж болно, кабинетта эсвэл их хурлын гишүүн биш хүнийг ч гэсэн ажиллах боломжтой. Энэ бол нээлттэй байгаа. Зүгээр яагаад их хурлын гишүүдээр ер нь бүрдүүлж байгаа гэхлээр ер нь засгийн газрын доктортой байдлыг хангах, улсын хурал дээр бас тодорхой хэмжээгээр бодлого авч гаргах ийм одоо зорилготой улс төрийн шалтгаантай энэ бол эрх зүйгээр хориглоогүй ийм шалтгаан байгаа юм. За бас нэг зүйл нь болохоор юу гэдэг одоо тодорхой хувь нь дан дээлтэй буюу их хурлын гишүүн биш хүмүүс авчгаа тухайн бодлого нь бол одоо явж өгөхгүй гэсэн нэг юм практик юм ярьдаг зүйлүүд байдаг. Авч энэ бол тийм эрх зүйгээр ч юм уу судалгаар нотлогдсон зүйл бол биш. Гэхдээ зүгээр нэг жишг байдлаар одоо яригддаг зүйл бол байдаг. Гэхдээ одоо юу гэдгийг их хурлын гишүүдийн ажил амжихгүй. Гишүүний ажлын ачаал ер нь хэр их байдгийг. Энэ дээр нэмхийн сайдын ачаал. Тэгээд энэ бол ерөөсөө аргумент буюу одоо үндэслэл биш. Тий. Энд ч одоо хэдүүлээ ямар нүдэн амтсан хүмүүсийн тоогон дотор байгаа ш. Дэлхийд дахныг харъя л та. Дэлхийд дахныг харахад одоо дан явж байдаг, давхар явж байдаг тий. Ихэнх тохиолдолд давхар явах тохиолдол их байдаг шүү дээ. Одоо аль аль хашаа явж байдаг тий. Энд бол хувь хүний зохион байгуулалтын асуудал, тэр салбарын одоо салбартаа дурслагдсан байдал, дээрэс нөгөө нэг багаар ажиллах чадвар, эрх мэдлээ шилжүүлэх чадвар гэдэг олон юм байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо энэ үндсэн хуулийг өөрчлөх хэмжээнд, үндсэн хуулийн зохицуулалтанд эргэлзэх хэмжээнд одоо хүний ажиллаа төлөвлөхгүй бид яаж мэдэх тийм биз дээ. Тэгээ энэ нь бол их хурлын танхимд ч юм уу нэг тийм үндслэл болох боломжгүй. Хууль зүйн хувьд бол энэ бол би завгүй байгаа одоо хин нэгэн хүн завгүй байгаа учраас энэ сайдыг нь дан болгохыг давхруулах гэдэг логик бол хууль зүйн хувьд бол байх боломжгүй. Энэ бол зүгээр одоо яг улс төрчдийн хувьд нэг юм маазарч байгаа ч гэдэг юм уу, эсвэл бол нөгөө улс төрийн шахалт үзүүлэх гэж байгаа ч гэдэг юм уу, анхааруулга сануулга өгж байгаа хэлбэр маягаар бол ойлгоцсноос биш. Эрх зүйн хувьд та ачаалаад авч чадахгүй нь хоёр ажлынхаа нэгийг өгөө гэдэг нь бол үндэслэлийн хувьд болохгүй. Аргумент болохгүй. Тэгвэл ерөнхий сайдын зүгээс парламентаас илүү их дэмжлэгтэй болохын тулд дэд сайд нараа ч гэсэн парламентаас тавьж болох юм шүү тэгвэл. За манай улсын одоо энэ жишг бол парламентаас дэд сайд тавигдсан жишг байхгүй. Харин зөвхөн зарим улсуудад одоо Герман болон одоо зарим улсуудад парламентын одоо секретарь буюу одоо парламентын гишүүн мөртлөө тодорхой одоо дэд сайдын одоо ажил хийх тийм одоо жишгүүд зарим улсууд бол байдаг. Гэхдээ энэ бол Монгол улсад тохиромжгүй. Яг тэгэхээр дэд сайд болвол нөгөө юунасаа үндсэн сайдаасаа үүрэг чиглэл аваа явж байгаа шүү дээ. Дэд сайд чинь улс төрийн хувьд нөгөө сайдынхаа өмнө ажлаа хариуцж явж байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг check and balance буюу хяналт тэнцэл хайчих гоё. Тийм учраас бол нөгөө бодолтой. Одоо ингээд 20 яамтай ерөнхий сайдтайгаа нийлээд 21 субъект шүү дээ, тийм ээ. За яг 17 яам дээр нэмэх нь нөгөө яамгүй сайдуудыг ерөнхий сайдтай нэмээд 21 байгаа шүү дээ. За тэгээд 20 ингээд дэд сайттай болчлоо гэж бодоход 40 сайттай болчлоо шүү дээ. Ер нь бол тийм. Тэгтэл чинь парламентын нөгөө 126-ыг чинь 3-1 дахиад одоо онлын дагуу ярих юм бол парламент дэд сайд нь дахиад парламентын гишүүд давхар хийх хэрэг чинь дахиад 3-1 болчих واخхой. Тэгэхээр бид нар нөгөө 76-аар 126 болгосныг ямар ч хэрэггүй баггүй юу? Тийм учраас бол парламентын гишүүн дэд сайд болно гэдэг бол энэ бол маш буруу жишг. Яг олон улсад байдаг.
Та ер нь өөрөө бас хууль зүйнийхээ хувьд үндсэн хуулиас одоо яг тэр давхар дээлийн зохицуултыг авч хайсныг юу гэж хардаг вэ? Яг хоо эн чинь нөгөө нэг та мэдж байгаа шүү дээ. 2000 оны дордуулсан 7 эднэр гэж яригдсан шүү дээ, тий. Тэгснээл энэ чинь айгүй олон удаа авлаа хийлээ. Эцсийн дүндээ яг одоо сонгодог парламентын засаглал талаас харвал Монгол улсын одоо их хурл гүйцэтгэх засаглалтаа буюу засгийн газартаа хяналт 50 гэдэг агуулгаараа хэлэх юм бол тийм ээ тодорхой хувь нь бас одоо гишүүн, тодорхой хувь нь гишүүн биш байх боломжийг бол нээлттэй байлгаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо бол нээлттэй байна шүү дээ. Тэ? Хэрвээ ерөнхий сайд хүсэх юм бол 100% сайдуудаа гишүүн биш хүмүүсийг ч авах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг ингээд заавал тэд гээл тоо тогтоож өгөөл байх нь өөрөө бол бас энэ боломжийг хязгаарлаж байгаа зүйлийг шаарж байгаа. Боломж гэдэг нь аливаа нэгэн шийдвэр гаргах хурд төрсхийн бодлогын уялдаа талаас харахад бол одоо бол яасан ч болно. Өөрөөр хэлбэл тухайн ерөнхий сайдын улс төрийн эр зориг ямар ажлыг ямар хугацаанд явуулах гэж байгаа. Гэхдээ нэг зүйл байгаа нь яамдын тоог хязгаарлах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээл 20 яамтай, 30 яамтай тий. Тэгснээл одоо нэг бараг л одоо нэг 20 минут гэдэг шиг ингээд нэг тодорхой хэмжээний төсөлбөрийн хүрээнд нийслэлийн засгийн намын газар хийчих ч юм уу. Аль нэг яам зүгээр одоо энэ цар хүрээнийхээ хэмжээнд ажил үргийн эрхлэх хүрээндээ болгочих зүйл дээр нь дахиад нэг сайд гаргадаг. Эцээс цаана улс төрийн хувьд доктортой байхын тулд улсын хурлын гишүүдийн чихийг зөөлхөн байлгахын тулд өөрийнхөө талд одоо баталгаатай нэг коног татахын тулд л суудлуудыг бөм бөнөөр нь үйлдвэрлэсэн тохиолдол гарснаас биш. Яг эрх зүйн хувьд болох юм бол энэ дээр ерөөсөө хоригдсон залт байхгүй байгаа. Аль ч ерөнхий сайд одоогийн хуулиар бол танхимаа парламент дотроос ч тэр гаднаас ч тэр хосолсон байдлаар ч тэр бүрдүүлэх боломж байгаа. За баярлалаа.